Урагштай нэвтрүүлэг Шинэ Зеландаас салж ядан хагцаад Аз руугаа явсан. Азад хаана гэхээр Индонез. Индонез гэхээр хүмүүс тэр болон бас мэддэг юм байлээ. Тэгэхээр Индонезийн Бали гэхээр хүмүүс бол дэмдэг. Оо нөгөө Бали юу гэж. Америкийн нөгөө Хавайтай яг ажиллах. За тэгээ хайнан майнантай бол их төстэй дүү. Ингээд ерөөсөө Индонезийн өөрийнх нь нэрийн хуудас болсон Бали гэдэг одоо аялал жуулчлалын жижигхэн авсаархан аятайхан хот руу бид очсон. За онгоцоор буугаад ирэнгуут энэ ч одоо музейд ороод ирвүү яаваа хөөе юу болчихваа гэсэн чинь онгоцны буудлын юмгнээ. Үнэхээр үдсгэлэнтэй. Үнэхээр өөрийн гэсэн өвөрмөц барилга архитектур тэр стил гэдэг бол үнэхээр сонин. Ийм онгоцны буудлууд би ерөөсө хараагүй. Ерөөсөө зүгээр нэг музей үдсгэлэн аятай ийм сонин буудлаа. Манайх ч одоо онгоцны буудлаа бас Чингис хаан маань гэсэн мөртлөө гадны хүн буухаар бол яг л Европын л одоо нэг жижигхэн хотын шалахгүй буудал шүү дээ. Бас л бодуулж бодмоор. For tonight, 27 or 29 to person confirmed by Miss Judy in the hotel. Yeah. This is my name and you already pay here. Okay. So you pay So here, I we give pay you. here? Yeah, I give you this voucher. Ингээд онгоцны буудлаар бууж ирэнгуут үндсэндээ бол буудал унаа унаш бүх юмыг бол энэ мэдээллийн төвөөс бол авчихна. Өөрөө аштай гэдэг чинь бандачаад бас аятайхан аштай болсод. Сервис үйлчилгээ бол үндсэндээ аялал жуулчлал хөгжсөн энэ Балид бол ярих байхгүй. За ингээд битэрийн буусан буудлаа. Нэг хүнтэй биш. За нэг $30 байвал да. Хоёр хүний өрөө шүү дээ. Сонин байгаа биз? Ерөнхийдөө Балид бол одоо барууных шиг тийм өндөр шилэн том байшингууд бол байхгүй. Үндэсний өөрийн хэв жаягийг хадгалсан үнэхээр өвөрмөц. Энд чинь одоо би хаана ирчвэ гэдгийг бол ерөөсө бүх юм илэрхийлнэ. Энэ бол нөхөр минь ээ. Та Бали Индонезид ирсэн шүү гэдгийг бол хаашаач харсан бол өөрөө бүх юм хэлээд өгдөг. За манай Улаанбаатар ч юм хэцүү шүү дээ тийм ээ. Азийн хотл гэдэг Европ ч юм уу, Оросын нэг тосгон жижигхэн хот ч юм уу. Одоо ястаа бүр холио мандангийн хутгаж өгсөн шүү дээ. Тэр социализмын үеэс эхлүүлээд манайхан ч одоо энэ Монголын одоо архитектур өөрийн өвөрмөц сонин содон гэж хэлэхээр юм бол манай ч мөн хэцүү дээ. За энэ одоо битэрэн байж байгаа буудал гаднаа юм сайхан бассейнтай. За цэцэг уран бол ногоо гэж бол ястаа янзын юу л байна одоо ингээд битүү мод цэцэг ярих юм байхгүй. За битэр бол нэг тийм жуулчны сезоноор н очиог юм уу да хайш юм. Нэг бол тийм их олон зочд буудал байд юм уу? Битэрийн буусан буудалд бол цөөхөн хүн байсан шүү дээ. Үйлчлэгээ сайтай. Уриалгхан энэ хөргөн залуучууд ч тэгээд халуун ус мус кофе мофи хоолцоо гэж нүрэл бандганаад гүгээд нь шүү дээ. За буусан ганц жуулч энэ нөхөр байх шиг байна. За ердөө энэ шүү дээ. Одоо төв гудамж нь гэж байгаа. Битэрийн буусан гудамж. За энэ манай бод харагдлаа. За ингээд замынхаа хоёр талаар бол үндсэндээ бол ерөөсө бэлгүүр, хоршоо, баар, цэнгэний газрууд гэдэг ерөөсөө бүх юм нэг дөрөш авчихсан. Гол хэрэгэлдэг Индонезийн унаа бол одоо энэ зарчилсан парпардуутай одоо мянган дуу хөгж хааш юм, мотоцикл гэж хааш юм. Энэ хоёрын завсрын нэг юм унааг бол маш их хэрэглэнэ. Энэ бол гайхалтай ч одоо. Энэ гудамжинд бол ерөөсөө ингээд хаан л одоо энэ буддын энэ бурхан бол нөхцөлгүй их. Буддын орон буддистууд их юм уу гэхээр энэ тийм биш. Хүн амын одоо нэг шалахгүй дээ нэг 10 хүрэхтэй өгөөтэй 10 ч хүрэхгүй зайл бол багаахан хувийг бол буддистууд эзэлнэ. А гэсэн мөртлөө Будда энтхийн энэ шашин давангайлцсан сонио. За энэ одоо юу болж байна гэнэ? Бас юм бурхад байна. Секси бурхад. За Индонез ийм олон бурхан багш нэг дор ингээд цуглдсан байхыг дийлаа үзэг юм. Энэ хэдэн мянган бурхан багш нар байна. Гэхдээ сони Индонезиуч нь бол 87 бараг 90% нь мусульманчууд ч дээ. Мусульман шашинтай.
За нэг 3% нь буддистууд, нэг орчим хувь нь одоо энэ индусүүд хиндичүүд. Тэгсэн мөртлөө маш их бурхан энд хийд юм байна. Ер нь бол шүтлэгэн бурхан шүтлэгийн хувьд бол энэ бол үнээр их шүтлэгтэй улс юм байна. Энэ дандаа байгалийн чулуугаар хийж бүхэл юм том хадуудыг ивдэл бурхан багш хийж зургийн хувьд бол тийм ч муугүй сайн хийж. Бурхан багшийг зарж мөнгө олох нь юу юм? Тийм учраас бол энэ бол энэ хөдөлмөрөөр бүтсэн бурхан багш нарын үнүүд одоо их хямд байна. Хайцсангүй хямд. Ягаад гэвэл бурхан багшийг зарж бизнес хийж болохгүй гэж. Хүн гомдоож болохгүй. Гүмэн олон юмар энэ бурханчнууд энэ хүмүүсийг бол хүмүүжүүлчих юм байна. Тийм ч учраас бол энд бол одоо гэмтрийг бол баг огт гардгүй гэж хэлж болно. За хүмүүс нь бол их тийм цэвэрхэн, бас их соёлтой, хүмүүжлтэй, их зөөлөн. Энэ яагаад ийм болчих вэ? Амьдрал хэдийгээр тааруулж гисэн энэ шашны ном сургаал гэдэг бол хүнийг бол одоо актер сүрхий барьж хүмүүжүүлж идэг. Хүн гэдэг тэр нэр тэр хэмжээсэн. За манайтай адилхан амьдрал гурай байна гэдээ одоо хараад хэлээд алан талнагээл ингээд одоо энэ бол үндсэндээ бол одоо бид системийн энэ гажуудлаас болоод шашин шүтлэг байхгүй, хүмүүжилж байхгүй, ойлгохтой хөгжсөн юм байхгүй, хүн болж чадсан юм байхгүй. Ийм гонигтэй юм байдлаар бол энэ олон жилиг бол өнгөрөөд шүү дээ. Гэтэл энэ нөхдүүд бол үгүй өөр юм аа. За энэ шашны баяр бол энэ хагас бүтэн сайн болгон болд юм байна. За бурхандаа бол их өргөл байрц одоо идэ будаага 50 айл болгон гэртээ хийснэг жоол юмыг ацраад энд тавих юм. За тэгээд бурхан өргөл барьц бариад ингэснийх нь хариуд бол энэ их сайхан ном уншсан идэ будаанаас нь айл болгонд одоо тавглаад аягнд нь хийгээд буцаагаад өгөх юм. Бэмэн бас их тийм сонин газар. За энэ хүүхнүүд ерөөсөө энэ юмгууд одоо энэ хүнийг яаж баярлуулах вэ? Яаж бурхан шашин тэн дээр дэлхийгээ шүтэх үү, хайрлах уу, хамгаалах уу гэд хүн болгон ирвэх дэрүү хэрэг орох юм. 80 настай хөгшимч сууж л байна, 8 настай хүүхд өвч оролцож л байна. Тэгээ энэ бол одоо энэ гудамжныхаа, энэ хавийнхаа одоо бүх хүмүүст л бурханы шиг гэж янзан тийм ээ. Тэгээ энд нэг хөөрхөн тийм жимс идэ будаа цэцэг навч одоо юу гэдэг юм хөөрхөн бас нэг хүн баярлуулчихаар хөөрхөн зүйлүүд айл болгоноос харааж өгөх юм. За энэ баялагийн анхны одоо шинэ хотын туур гэдэг. Энд нэг мундаг том сүм байж. Тэгээ манайтай адилхан нөгөө ховсгол элдв шалдуу юм гараагүй коммунистууд байхгүй байсан учраас бол энэ эсний сайхан төв төрслийн зүйл нь яг тэр чигээр үлдчихэж. За энэ бол бадамжинхай гэдэг нь мөн үү шүү. Би бол цэцэг урмаг мэдхгүй. Минийхээр бол мөн ч юм шиг, ис ч юм шиг. Энэ гайхалтай сайхан сүм байна. За ингээд сургуулийн хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд бол өөрийн орны хүүхдүүдийг бол энэ сургуулийн програмд бол заавал ордог. Хүүхдүүдэд бол заавал энийг мэдүүлдэг. Маш их одоо шинэ тийм экскурс маягийн юм хийх юм. Тэгээд ерөөсөө чи хаан төрсөн эх орн гэдэг чинь чиний эх орн ямар үүхтэй зүгтэй юугаараа бахархах ёстой юм ямар зан үйлтэй юм гэдгийг бол ерөөсөө байнга сургалтанд оруулаад хамрагдаж явдаг учраас бол энэ хүмүүс бол эх орноо их хайрлах, эх орноороо бахархах, эх орондоо хайртай дуртай, эх орныхоо төлөө гэсэн миний эх орн гэсэн сайхан үзэл хүмүүжлэр бол хүмүүжд юм байна. Манайд чинь тэгдэг үлээгүй үлээ. За ер нь энэ Бали гэдэг энэ жижигхэн арал дээр бол 3000 жилийн тэртээ гэсэн түүх байд юм байна. За Индонезийн энэ сүм хийд бол үндсэндээ Азийн орнуудын сүм хийдийг бодох юм бол хийц хэв загварын хувьд бол их нарийн бөгөөд их өөр хэлбэр загвартай. За Вьетнамыг үзэж л байлаа, тэр Кампуч, Лаос, Маос, Тайланд гэдэг бас л битүүдэд иймэрхүү юмар зөндөөд орж л байсан, гарч л байсан. Гэхдээ энэ Индонезийн Балигийн сүм хийд гэдэг бол хийц хэлбэрийн хувьд бол үнэхээр өөр шүү. Шууд хараад энэ чи Индонез биш үү? Бали байна гэж шууд нүдэнд тусгаар.
тийм амгалан сайхан газар юм. Энэ бол өстө нэг бурхны нэг Яваажингийн орн гэдэг үү, Шамбалын орн гэдэг үү. Нэг тийм л юм шиг байна шүү дээ. За энэгээр орсон хүн бол нэг ариусах гэдэг юм уу, гэгэрэх гэдэг юм уу, нэг л өөр болд юм да. Энэ харж байгаа үстэй энэ сүмийн оройнуудыг яаж ингэж олон давхарлаж хийсэн бэ? Энэ бол хаач давтагдчихгүй. Өөр газар байдгүй л ийм хийж заагүй шүү дээ. Энэ яг зургал бол Индонезийн бэлэг тэмдэг болдог. Индонезийн тухай их олон сэтгүүл, ил захидлаа номон дээр бол ерөөсөө энэ сүмийн барилгаар л Индонезийн хүмүүс ойлгодог. Оо энэ чи Индонез гэж. За яг бурхны орн гэж байгаа биз? Энэ чи яг юу вэ? За энэ бол Балигийн хамгийн эртний сүм. Ярхан малгай энэ хэдэн мянган жил болсон юм билээ. Үнэхээр тансаг сайхан сүм байна. Батмалын хаа цэцэг усанд нь бадраад л амжиг бол голомтой аягийн дапуугийн цэврүүс унаа гэдэг чинь үнэхээр л үнүүг юм да. Энэ царай зүйлийг хийх нь тусалцаа үзсэн мэдээж хэдэн спасоо бацгүй явах юм ахтаас үрээ. Үүнсэндээ бол энэ нутгийн нөхдүүдийн иддэг гол хоол бол энэ цагаан будаа юм байна. Цагаан будаа за тэгээд эрдэнэ жишээ бол их хоолмсондоо хэрэглэдэг юм байна. Ерөнхийдөө бол газар тариалан актер сүрхий өгдсөн орн. За харин хаа очиж мал аж ахуй одоо мал гэхэр зүйл бол их байхгүй. Энэ хэдэн үхрийг стооцууд энд бол мал одоо бараг алгадаа. За хөөрхийс ингээд энэ нөхдүүдийн өдөржингөө хийдэг ажил бол энэ цагаан будаа тариалах гал энэ одоо газраа хагалж бордож байгаа байдал юм байлгүй дээ. За сая один төвөөс нэлээд дэшиг уудууд машинаар мацлоо. Их явлаа. Нэлээд өндөрт гарчлаа. Тэгсэн чинь нэг сони юм энэ уудын орой дээр нэлээд том нуур байх юм. Сони юм аа. Энэ бол Балигийн газар нутгийн нэлээд хэсгийг бол ууд эзэн. За бас ч чамбуу өндөр уудууд байна шүү. Ер нь манай алтаа ууднаас шийдвэр 5300 орчимтай оргилууд бол энд чинь байна шүү дээ. За тэгээ эндхийн уулуудын нэг сонин нь бол ерөөсөө манай Карпат Анд одоо алтай нуруу шиг ингээд үргэлж ирсэн юм урт нуруу байдаг. Гинжи хэлбэрээр ингээд ороогдсон. Нэг сонирхолтой нь бол эндхийн уулны энэ уул толгодын 50-аас илүү гаруй хувь нь дандаа галтууд. Галтуудаа бол бас ажилгаатай галтууд гэдэг байгаа шүү. За тэгээ ажилгаатай галтууд учраас бол хаяа боригнаа. За ингээд гал малаар цацаад үнсээр дургаад ингэнгууд газар хөдлөнөө. За газар хөдлөнөө гэдэг чинь байшин нурнаа. Эвгүтнэ. Ер нь бол энд бол өндөр байшин бол хэрэггүй юм байна. Тийм ч учраас бол эдгээр дандаа юм сүрлэн модон байшинтай ингээд амьдраж байт юм байна. За өөр нэг сонир бол энэ Индонез чинь 13700 аралтай гэж шүү дээ. Юу гэсэн үг 13700 гэдэг чинь. Гэхдээ миний бодлоор бол биш өдөр уснаас дэшегээ шомбойсон алга дарам газар болгоныг арал гэд нэрлэдэг юм байна. За тэгээд ингээд 1 2 3 4 тооцохоор мэдээж 13700 гарлаггүй яах вэ тийм ээ. Тэгээд 13700 арлын 50 60% нь хүн амьдардаг гэж шүү. За буснууд яах вэ? Тэгээд Индонезийн нэртэй нэг хөнгүү нэг тийм арлууд байж дээ тийм ээ. Тэгээд өнөөдөр гайтай юм шиг нуулаад өндөр газар бороо ороод өглөөнөөс хойш татардаг вэ. Уулнууд энэ зураг авыг бол одоо хөрхөө юмнууд их байна шүү дээ. Одоо нэг харуулсан борооноч яаж явах вэ? Энэ нутгийн нөхцөөс асуусан чинь муу зогсох зогсохгүй гэсэн мэт тийм. Зогсохгүй гэж. Яг одоо тэгээд буунд одоо эндээс тэгэхгүй л юм харуулсан борооноор энэ зүйлс. Ер нь бол Бали удаа сонирхолтой арал биш нөхдүүд. Ирж амарцгааж байгаа гэж. Сони. За энэ 5000 гарсан хөндрөө уулархах газраа бол заримдаа бол хасах юм бол хүрдэг гэсэн. Гэхдээ энэ экватор дагуу байрлсан учраас бол ер нь халуун уурны их тийм чийгтэй уур амьсгалтай. И дагаарын одоо шин 80-90% нь бол маш их чиглэг гэж байгаа юм. За гэхдээ бол жилийн нэг үлрэл гэхээр юм энд чинь байхгүй дээ. Өвөл хавар 100 мөн тийм ерөөсөө байхгүй. Нэг л одоо химийн ийм уур амьсгалтай. Жилийн дундаж одоо шинэ агаарын температур гэх юм бол нэг 23-аас 30 хэмээн улаантай бол байдаг.
За яг халуун орны бороо бол хаанч ордогд бороо шүү дээ. Ямар үргэлж ороод байх биш. Харьцангуй бас гайгүй. За Джеймс ургамал бол үндсэндээ энэ нөхдүүдийн одоо гол 8-8-ны гол бүтээгдэхүүн. Гадагшаач их гаргана, өөрснөө ч их зохино, гадны хүмүүст ч их зарна. За бас амхандаа энэ нөхдүүчнийг зураг авахаас жоохон ичнээ нэг жоохон зүгтаа нүүр амаа халахтна хөдөлмөр хийж байгаа юм юунаас нь ичих гэдэг юм. За нэг сонин юм газар тариалангийн талбаанууд байд юм байлаа. Ерөнхийдөө бол нэлээд уулархаг орно гэж хэлсэн. Тэгэхээр газар бага учраас энэ уулаа одоо ингэж сайхан засаад дээшээ ингэж шат шиг юм одоо засна гэдэг юм уу, ухна гэдэг юм уу. Ингээд чинь будаа элдв шалдуу бүх юмаа бол тарьчд юм байна. За газар нутгийн хувьд бол энэ нөхдүүд чинь бас нэг тийм жалга дарам газар дээр биш шүү. Энд чинь манай Монголоос хамаагүй том 1,919,400 хавтгад км газар нутагтай. Манайхаас том байгаа үстэй. Гэхдээ зайлууд нөгөө түрүүчийн хэлдэг нэг 13,000 арлаа оруулаад шүү дээ тийм ээ. За тэгэхээр л одоо хэцүү эгүүчээд байгаа юм. За хүн амын хувьд бол энэ бол тамтаггүй хүнтэй бүр үстэй. Наа байхгүй. Чи юу ярьж байгаа юм бэ? 213 сая хүн одоо энэ хэдэн арал дээр л амьдарч байна шүү дээ тийм ээ. Бараг одоо нэг хавтгад 400 км газар чинь 100 гаруй хүн амагдаад байгаа юм хайш юм тийм ээ. Манайд чинь бол нэг 2 жоохон гарантай байгаа бидтэй. Хүн амын тоогоор бол бараг дэлхийд бол 4-т ордог гэж юм. За нөгөө шашны аваргууд энд маш олон төрлийн шашин байна одоо. Учрыг нь олохгүй юм. Хиндийн шашин бол энэ балийн арал дээр бол одоо нийт нутгийн хүмүүсийн 80-90% бараг энэ хиндийн шашин тийм шүү. За тэгэл үлдсэн буддистууд байж гэн. За тэгэл нэг багсаг мусульман гэдэг байна да. А гэхдээ зүгээр нийт Индонезийн хэмжээгээр авч үзэх юм бол одоо нийт хүн амын энэ тэр нөгөө 213 сая чинь 80 гаруй хувь нь мусульман шашинтнууд гэж байгаа шүү дээ. Бали дээр яхаар одоо энэ хиндүүнүүд сугарчдээ энэ бол бас мэдэхгүй. Энэ бол хиндичүүд юм байлээ. За нутгийн хэд бол энэ Индонез хэл гэдэг юм. Бахаас гэдэг нэг юм бас нэг хэлний төрөл байна хаа. Тэрийг бахаас манай нутгийн хэл гэдэг юм. Гэхдээ яг хүмүүс нь бол нэлээд нь англи францаар бол одоо ялангуяа энэ амралт жуулчлалын ийм газруудад бол ярьж шүү. Хэл бол нэвтрээд ойлголцож чинь. 300 гаруй одоо хэлтэй гэдэг юм. Тэгэхээр энд бол учир тайвангүй энэ жүнгэл дотор чинь олон жижиг омог ястан аймагуд бол байдаг байж идэдэ янз нь. За 360 гаруй омог аймаг байдаг гэж байгаа. За энэ хүмүүс хоорондоо бас хэл ус нь өөр. Нэгээд аялахтай ойлголцсон ойлголцохгүй янз бүрийн бэрхшээл энэ хүмүүс бас их байна. Малайзууд ихтэй юм байлээ чинь хятадууд одоо байна яаж хоцрох вэ хөөе. За яваачууд, баличууд, иранууд, голландууд гэдэг хаавсан Европоос үл лавргууд энд одоо байна шүү дээ. За энэ их сонин шашны зан үйл байлээ. Ерөөсөө би Азийн орнуудаар явж байхад ийм зан үйлийг үзэж байгаагүй. За шашны зан үйл баяртаа бол энэ хүмүүс маш сайхан хувцсалж идэв. Үндснийхээ хувцсыг бол их сайхан өмсөн, дэгж аягтай, за ингээд арц хүч уугуулаад мэдээж энэ бол хөрхийс амьдралаас бол одоо шинэ буян заяад гуйж байгаа байлгүй дээ тийм ээ. За энэ нөхөр мөнгө өрцөн байхыг бодоход баяжаасаа одоо шинэ мөнгө төрг маань харамжаасаа л гэж нас хүсэж байгаа байлгүй дээ янз бүр. Зүйтэй хаавчиж амьдрал ядууч гэсэн ийм л байвал болоо шүү дээ тийм ээ. За энэ өвөө насаараа будаа тарьсан. Будаа тарих гэдэг бол их томтой ажил юм шиг байна шүү дээ. Идэхэд бол одоо их сайхан боловч энэ будааг чинь яаж ургуулдаг, ямар их хөдөлмөр зардаг гэдэг бол өөртөө хэцүү. Өдөржингөө энэ усан дотор тэгээ бүгтийгээд нэг ширхгээр нэгж одоо хөрсөнд суулгаж тарина гэдэг бол энэ бол тамтай ажиллаа да тийм ээ. Гөөм хэцүү. Тийм ч учраас энэ Азийн улсууд бол эмээ өвөнөр голдуу нэг тийм бөхтөр байдаг шүү дээ. Ингээ бүр ингээ бөхтийчэд явж идэг чинь бүх насаараа ингэж бөхтийхээр чинь хүний нуруу тийм болчихдог юм байна л да. За энэ аваргууд ингээд замын хажууд байгалаас төрсэн биеэрээ ингээд яахав дээ юу гинийч мохом.
За ер нь Нью-Зеландаас бид тэр нисээд энэ Бали ороход бол онгоцны тийзний үнүүд их үнэтэй байд юм билээ. Тэгээ бид тэр судалж ерөөсөн Малайзийн авиа компанийг сонгож аваад хаавсан Окландаас Куала-Лумпур-аас одоо энэ Бали хүртэл нийт ниссэн 14.5 цаг нислээ шүү дээ. Энэ Балиг ч хүрэх гэж. Онгоцонд бол үндсэндээ бол маш их цагийг өнгөрөөсөн. Бид тэрийн нийт энэ аяллаа хугацаанд бол бид тэр чинь 128 цагийг онгоцонд өнгөрөөлөө шүү дээ. Тэгээд өөрхөн байгаас хамлаад байгаа юм уу? Нэг бол одоо би халаалт хийгээд байгаа юм уу? Яагаас ашиглуулад байгаа юм уу? Хав бол одоо энэ дууссан. Одоо яг бол үндсэндээ бол айгу цэвэрхээ. За гар урлал ялангуяа модон идэл хийлбэр алт мөнгөн идлэлээр бол энэ баличуудад бас дэлхийд бол гайхагддаг юм сонин улсууд. Шаасан баар сувыг хийн. За жуурчин их ирдэг учраас бол үндсэндээ бол энэ бэлэг дурсгалын зүйлс за энэ жижиг хоолны газрууд бол хаасаагүй байдаг. Юмны үнний хувьд бол энд өөрсдийнх нь амьдралын амжиргааны төвшин цалин мөнгө багтаа учраас бол энд бол их боломжийн. Ерөнхийдөө бол хүн бол очиод нэг их мөнгө зардал гаргахгүйгээр хэд хоног аятайхан сайхан амраад сайх юм үзээд ирэх бүрэн боломжтой. За нөгөө олон шашин одоо замбраага алдсан одоо энэ аль шашин юм одоо хэн мэдлээ гэж. Нийслэл Жакарта бол үндсэндээ бол намайг суулсан том хотл доо Жакарта гэдэг нь ярих юм байна. 10 сая хүн Жакартад амьдарч байна. За Индонезийн хувьд бол үндсэндээ нэг 24 мужтай юм уу да. Манай одоо нэг аймаг руу маягийн засаг захиргааны тийм нэгжтэй. За аль 7 дугаар зууны үеэс энэ арлууд дээр чинь их олон жижиг улсууд байсан юм байна. Болдууд худалдаа наймаа эрхлээд юухээ ихэн зарж борлуулсан шиг амьдардаг. Тэрнээс бол энэ тхигийн буддын шашин бол үндсэндээ бол энд бол ноёрч байсан юм байна. За гэсэн чинь 10 чинь хэдгээр зуун байна да. 15 дугаар зуунаас далын шашин маш идэвхтэй хөгжсөн. Ингээд үндсэндээ бол түрүүчийн хэдгээр хүн амын баг 80 гаруй хувь нь бол одоо дал мусульманы шашинтан болж хувирсан. За ер нь бол Европоос бол маш их жуулчин ер нь. Ер нь жуулчин гэх юм бол энэ олон аралтай учраас бол энэ Бали мэтийн ийм байгалийн үзэсгэлэнтэй аятайхан газраа бол энэ Индонезиуд хүртэл өөрснөө бол маш их ирж амардаг. Өөрснөө бол аялах, жуулчлах бол их дуртай тийм ард түмэн. Далайн хэрэг дээр бол нар жаргаж яхахыг, нар мандахыг бол харах гэж бол хүмүүс бол хар үрээр ирдэг. Оройдоо бол эндээ сайхан нар жаргахыг бол хардаг, кайф авдаг. Ерөнхийдөө далайн хэрэг бол бас их сонин тогтцтой. Харалт одоо энэ далай дотор тэр нэг жоохон хатан зохион дээр л одоо сүм барьсан байх жишээтэй. Юм хүн жуулчин их хэлдэг учраас бол дуртай цагтаа Балид очиод амарчих юм байна, хямдах юм байна гэж бас тэр болгон ойлгож болохгүй. Ялангуяа одоо шинэ жилийн үеүүдээр за энэ Рамадан сар гэдэг далайхны баярын үеэр ч юм уу нутгийн улсууд бол энд их ирж амардаг учраас бол зочид буудал ер нь юмны үн бол жоохон өснө. За буудал олдохдоо бол жоохон хэцүү болдог. Тийм учраас бол яг тэр үеэр нь ирэх юм бол элтгэн шиг интернетээр одоо өрөө илүү шопинг мall загцсан бол дээр юм шиг байлаа. За хямдхандөө нэг 10 хэдэн Монголын хэмжээнээс л хамаарна. Та хэрэг мөнгөтэй очих уу гэдгээс 10 хэдэн доллароос гэсүүлээ тэгээд 40 50 60 70 100 долларын ганц сайхан буудууд байна шүү дээ. Энэ бас л ихтэй сурчуулж уурна их сайхан юм шиг байна да. Суртлаач үдий дөө. Ихтэй амьд бол бас халттай юм ч бас. Баргийн хүн чинь нэг юм гамбан зэндээс яваад идэв гэсэн шүү. Ер нь их тийм олон арлаас бүтсэн учраас бол энэ Индонез бол өөрөө арал улс мөртлөө олон жижиг арлууд нь бас Малайзтай хэлж байна.
Папа уушин гвинэтэй хэлэлцдэг юм байна. Бүрнээтэй хэлэлцдэг юм байна. За энэ алчууд бас халуун наранд бол энэ лал хүүхнүүдийн толгойдод үүсэн энэ зузаан алчуурыг харахаар өмнөөс нь хөлс гойшод байдیں۔ Авраг могоо байна энд. Энэ одоо хинч гэдэг ер нь их эвгүй энэ авраг могоо нүд мүд чинь цэхийчээд ер нь их хүүт юм байл шүү дээ. За үзсэн дээ. Айгу хүнд юм байл гэж хитэн хийл юм бэ юм чи. Тэгээд наад тэгээд толгой молгоо нэргээд энэ одоо хазах гэдэг юм яах гэдэг юм. Авраг могоо хаздаг үл дээ. Ихтэл эвгүй юм байлаа. Тэгээ баярхад бол өстой тэр булчин энэ чангарч яана гэж яа баазар байна. Мангар одоо цолол одоо булчин шөрмөслөн байлээ энэ могоо гэдэг бол өөрөө. За ер нь арлын улсууд бол цэцэг бол одоо хүмүүсийн хүндэтгэлийн одоо жишээ нь эв санааны гэдэг юм уу тийм хүндэтгэлийн бэлэг тэмдэг болдог. Хавайд очиход бол үзүүнд нөгөө нэг баахан цэцэг зүгээд өгсөн. Нью Зеланд бас тэгжил байсан. За энэ Индонез бол бас л цэцгээр бол одоо жишээ нь тийм сайхан сэтгэлийн илэрхийлэл болгож хүн болгонд цэцэг бэлгэлдэг юм байлаа. За хөгжим нь бол харин ястаа нэг уйтахаар унтмаар хөгжимтэй юм байна. Яг нэг хэмнэлээр ингээд яваад байна. Угс үгүй гадаа годомжинд энэ гонгонс юм ингээд дуурайд байдаг. Өөр ая байдгүй юм уу? Нэг бол хөгжмийн зохиолч байдгүй юм уу? Нэг бол тийм одоо хөгжмөд таарах нөхдүүд юм уу? Одоо энэ ч юм бийж балбай шүү дээ. Насаараа энийг хөгжимж байгаа одоо луг хөгжимчд гэдэг. Мэдхгүй. Яг л нэг ийм юм зохиод байна. Тэгээ энэ яг энэ хэмнэлтэй бүх үжиг, бүх тун энэ хэмнэлээр л явдаг. Яа бас санаа. Унтахын өмнө тэр тавьж ямар хөгжим үү? За Суматра, Ява, Тимор, Шингивнэ гэсэн энэ үндсэн хэдэн арлууд дээр хүн амын дийлэн кинод амьдарч юм байна. Хятад их гэсэн энэ одоо хятад тавих юм хайш шийчмтэй. Ер нь бол нөгөө энэ чинь түрүү хэлдгээр их олон улсуудаас хүмүүс ирээд нийлээд хоршоод амьдраад эртнээс ингээд суурьсан учраас бол одоо энд яг өөрснийх нь цэвэр Индонези юм гэж байна уу гэдэг ингээд одоо мэдэхгүй. Олдож ихэд их хавар юм байна. За энэ 16 дугаар зуунд Европоос анх Португалчууд энэ арал дээр ирж суурьсан юм байна. За тэгээ суурьшаад ерөнхийдөө боломж юм байна хөөе. Энд ч бас нэг колон молоно болгочвол яасан юм гээд нэг 100 гаруй жил нөхдүүд энд суурьшжээ. Тэгсэн араас нь яа дутуу гэсэн шиг голландчууд хөвж давхиж орж ирээд өнөө хэдэн Португалыг хөөж гаргаад ерөнхийдөө нэлээд олон зууныг бол голландчууд бол энд эзэгэнсэн, суурьшсан. Тийм ч учраас одоо энд бол нутгийн уугуул иргэдийн дотор бол голландчууд бол бас нэлээд хэмжээгээр бол байд юм байлээ. За тэгээд 1942-45 гэдэг өнөө нэг эх орны дайны жилүүдэд чинь Япончууд энэ нарал дээр десант буужээ. Баахан онгоц Монголтой ирээд буугаад эзэгэн ч гисэн. За тэгээд үндсэндээ бол бас нэг тийм Японы колоничлол дайны хөлтүүд нэлээд нэрвэгдсэн зовлон үдсэн ард түмэн. За тэгээд үндэсний үзэлтэй Сукарно гэдэг эдний нэг марг үндэсний ардын баатар ус нэг генерал нөхөрвий дайнч хэрэг. Манерээр өдөрдүүлсэн үндэсний үзэлтнүүд Япончуудтай хэмх үзэлцээр гад өнөө хэдий чинь хөөж явуулаад. За тэгээд үндсэндээ бол энэ Индонез гэдэг улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс шүү гэдгийг бол тунх гэлсэн ийм түүхтэй. За энэ бол хөдөөж үйлдвэрийн орн гэдэг ийм ангилалд бол Индонез бол ордог. За энэ бол байгалийн баялаг бол байна уу? Энд чи бас хаа очиж одоо шинэ жижиг бусад орнуудын арлыг бодох юм бол хөөрхөн юмтай юм байна. Каучука бол каучук их байна. Экспортод гаргадаг юм байна. Кокосоо гаргацдаг юм байна. Цаа, кофе, таймх, какао, чикрийн шинг гэдэг. Гэхдээ дурдууд их олон юм нөхдөч нь экспортлдог. Өөрснөө ч сайхан хэрэглэдэг юм байлээ. За энэ гадаад дотоод ингээ явж байхад хаа очиж энэ Филиппин
Индонез хүмүүс бол айлын гэрийн үйлчлэгчийн ажлыг бол маш сайн хийдэг гэдэг. Ер нь бол одоо мөнгөтэй боломжийн баян улсуудын гэрийн үйлчлэгч хэн байна вэ гэхээр ерөөсөө дандаа л энэ Индонез, Филиппинчүүд байдаг. Юугаар эдгээр сайн юм гэхээр нэгдүгээр их үнэнч байд юм гинэ. Одоо гэрийн ажилд их сайн, тулгаа зэлгийг хийгээд, бодлоо яриад алга болчихгүй, ховж юу хийхгүй, ерөөсөө яг хийх ёстой юм үнэн сэтгэлээсээ хариуцаад хийдэг. Хоёрдугаарт бас өөрснөө англи хэлтэй учраас бол үгэж суухад гэсэн хэл ус сурахад бол их төхөнтэй. За сарын хөлс бол үндсэндээ бол нэг сард бол нэг за тохирондоо энэ чинь $200 $200 мянга байх юм бол энэ нөхдүүд бол ажиллана. Өөрсдөө тэнд авдаг одоо шинэ орлого цалин гэх юм бол юун $200. Одоо энэ манахаас бол бараг л бага шүү дээ. За нэг ардын домог эдний нэг театр маягтай юм уу да за. Тэр нэг хошин одоо манай хошин урлагийнхан шиг нэг хошин урлагийн хэдэн нөхдүүд байх шиг байгаа. Тэр нэг муу өөдгөө муу хааныг яаж хорлох уу, хааныг яаж зайлуулах уу гэдэг энэ нэг гэрүүлийн нэг учиргүй нэг хэрүүл урууд хэдүү юм үзсэн. Энд бүр унтах шахсан. Шал дэмий юм байх юм үзсэн. Гэхдээ яахад дэмийч гэжтэй. Нэг очсон чинь үзээ байхад бол гурван ч юу ах вэ? Их урт ядаргаатай. Тэгээд нөгөө нэг гонгсон нэг хэд юм а цохоод ингээд. Манайхаар бол нэг цам юм уу хайшиж. Ер нь бол энэ Мали арал дээр бол очиод амарчхад бол их боломжийн тийм ээ. Бидний явдаг маршрут бол тэгээд нэг Хавай ч юм уу тийм ээ. За одоо мөнгөтэй одоо баян чиндэлэг боломжийн улсууд нь тэр юм уу явд юм уу? За хайнаа. За боломжийн улсууд нэг Европ, цагаа дагээл тэр Хавай маваага явдаг юм байгаа үст тийм ээ. Ер нь бол боломжийн одоо нэг их зарлага авахгүйгээр энд очиж амрах бол боломжтой юм байл шүү. In Kalimantan Island. Because 100% silver like this one. Мөнгө гэнэ. It's very soft. Калимантанаас авдаг гэнэ. Маш их зөөлөн юу гэнэ. Copper like this one. Copper. This one copper. The combination silver and copper. This certificate. Combination silver and copper. Yeah. Copper 7.5% silver. How percent? 7.5. 7.5. Yes. Okay. And 92.5% silver. За бид тэр түрүүлсэн шүү дээ. Ер нь бол ийм мөнгөн эдлэл, модон эдлэл алта зис Okay. гэр бол одоо шинэ урчууд бол маш их хийдэг. Гарын уур бол сайтай гэж хэлсэн. За энэ бол одоо мөнгийг л хавтгайлж явах шиг байна да янд нь бол тийм ээ. Тийм байна л да. За энэ нэг юм аа бол их үзүүлнэ авчаач гэдэл хямдхан бас хямдхан бас их ур шингэсэн хөдөлмөр шингэсэн ид шүү дээ. Аваач гэд гойно. За бидэнд үйлчилж байгаа жолооч ер нь бол турист одоо жуурчны жолооч нар бол энэ хэдэн дэлгүүр газраар л заавал ацрандоо. Тэгээ ацарсныхаа шан зайлууд нэг хэдэн бензиний нэг хэдэн литр бензиний толоо энэ нөхдүүд нь шагнал болгоод өгчдөг. За нэг бол нөгөө нэг зарагдсан барааны тодорхой хувийг бол жуучилж ацарсан жолооч одоо шинэ гайдуудад өгчдөг учраас бол энэ лүү тэгэл хүссэн хүсээгүй орондоо. Гэхдээ яах вэ тийм ээ? Эндээс аваад зөгөөл үз. Тайланд майдан гэдэг ер нь Азийн орнуудын нэг хөвшмөл нэг сүлжээ шүү дээ. За ингээд шууд зурчны нүдэн дээр өөрснөө яаж хийж ийнэ гэдэг. Энэ одоо нэг сон энэ нөхдүүд одоо энэ дэлэг эрэхтэн тийм хайртай юм уу дуртай юм уу? Нэг бол одоо шашны зам үйлтэй холбоотой ч юм уу. Бүгд л нэг том мод бариад ингээд нэг ийм юм хийгээл өдөржин цагийг өнгөрөн шүү дээ тийм ээ. Энэ аваад байх маань гадны усууд одоо юугийн сонирхтой бөмбөд. За байшин барилгын уур хийцийг харж байгаа биз. Нэг л өөртөө энэ бол үндсэндээ өөр. Кампуч рах юм уу? Кампуч юм одоо шин Анкарават гэдэг бол бас нэг иймэрхүү шүү дээ. Бас их төстэй шүү. За энэ бол битүү. Үнэхээр сонир бурхадч байна. За энэ ч бас энэ яаж вэ? Энэ ч одоо янз бүрийн хэлбэр байна дүү. Гэх мэт юм. За аваа ихээр даанч модон эдлүүд энэ халуун орны одоо их тийм
хүнд хатуу их чанартай сайн модал доо. Энийг бол хийсэн учраас бол авч явахад их тэртэй. Нэг жоохон юм авахгүй бол. За модны хувьд бол гайхалтай сайхан мод. Энэ модоо бол эдгээр чинь экспорт нь гаргана. За ямар санда манай парламентын гишүүдийн тэр нэг сандал ширээ элдв юм чинь Лаосын улаан зандан модоор хийж манайханд бэргэлээ үздэ тийм ээ. Насны юм гэсэн. За үүргэвчтэй аялагчид Балигийн биш Индонезийн Бали харал дээр ирээд байна. Энэ баличууд ч нь бол бүгдээрээ их тийм гарын дүүтэй бүгдээр урчууд гэж хэлмээр ийм онцгой хүмүүс байдаг юм байна. За мэдээж Бали бол дэлхийн одоо 8 дугаарт ордог хүн болгоны очих дуртай амралтын газар нэгдүгээр. Тэгэхдээ энд бол зөвхөн одоо тэр бич дээр сайхан амраад харуулцаад эвтээд байхын оронд энэ одоо арлаар зөндөө явах юм бол өчнөө сонирхолтой зүйлүүд байна. Ялангуяа өнөөдөр бид хоёрын ирээд байгаа энэ бол дан одоо мотор хийсэн урлагийн бүтээлүүд гэж одоо хэлэхэд болохоор ийм сайхан зүйлүүд байна. За одоо бидний бас монголчуудын шүтдэг гард шуу гэхэд одоо мотор хачин сайхан хийсэн байх шиг байна. Энэ заан байна. Энэ одоо хиндуучуудын өөрсдийн шүтдэг бурхан нь байна. Манай одоо Будда бурхан байна. За энэ дашрамд хэлэхэд бол ер нь энэ Бали арал дээр бол амьдарч байгаа нийт хүмүүсийн 90% нь бол одоо хиндуучууд юм байна. Гэхдээ энэ бол энэ тгийн хиндуучуудаас тэс өөр бас өөрийн өвөрмөц одоо соёл иргэншилтэй юм хиндуучууд байдаг юм байна. They worship to the god and an ancestor to his dead house. Нэг юм борлуулчих гал нэг ядахтаа нэг ганц ч гэсэн юм авчаачтай гэл ингээл хөөхий. Тэг бас эвгүй юм байлээ хүндэгээд байх ч одоо тэгээд нэг ганц нэг юм авсан болсон дөө. За Индонезийн Бали арал руу яаж дөдцамаар хямдхан очиж болох вэ гэж. За битгий ч нөгөө бүр цаанаасаа ирсэн учраас бол нэлээд үнэтэй ирсэн. За зүгээр ингээд сургажиг тавиад ингээд бодоод байх юм бол эндээс Улаанбаатараас гараад Бээжингээс Хонконг хүртэл галт тэргээр яваад гайгүй зардал гарна шүү дээ. Хонконгоос нисчих юм бол харин нэг тийм хямдхан зардлаар бол Бали бол орчих юм байлаа. За Бали бол бас одоо визтэй визгүй гэж хоёр ялгаа байна. Манай Монголын албан паспорттой иргэд бол үндсэндээ бол визгүй зорчиж болно. Энэ Индонезийн хайлбарлагтай болоо яваа. Жирийн иргэд улаан паспорттой иргэд бол виз бол аавна. За визийг бол та Бээжингээс бол авч болно. Виз авахд бол одоо нөгөө барууны Шенгений виз юм Америкийн визийг үйл тамаа үзэж одоо шинэ ар өрийн хаалга хэд авах бол болохгүй. Танд бол ирсэн дорн нэг 3-4 хоногийн дотор ч юм уу магадгүй өдөртөөч гаргаад өгчнө. Ягаад гэвэл энэ нөхдүүд бол өөрснөө энэ аялал жуулчлалаас мөнгө их олдог. Үндэсний нийт төсвийн тодорхой нэлээд хувийг бол аялал жуулчлалаас олсон мөнгө гэж үздэг учраас бол гадны хүмүүсийг оруулах дуртай. Тэгээд ч одоо шинэ энэ Индонезид очиод харлна гэдэг юм уу, ажил хийнэ гэдэг юм уу тийм ойлголт байхгүй. Тийм учраас бол энэ бол ямар нэгэн асуудал бол үүсэхгүй. За энэ Зааны парк гэдэг нэг парк байт юм билээ. Ер нь хэвгүй үнсэг хэдэн зуун мянган заан байгаа юм бэ? Заан гэнэ зойлог гэж сармагчин. Энэ том ирсэн. Энэ одоо хүн харахад бол нэг тийм хөөрхөн юм шиг мөртлөө их хэвгүй шүү. Ер нь бол одоо шинэ хүмүүс бол энэ сармагчтай хамаагүй ойртож болохгүй. Хөөрдөж одоо толгой төрүүгийн илдэв юм уу? Одоо их ойртох юм бол их муухай ашиг бол гаргана. Дээрээс модон дээр авирж байгаад мөрөн дээр чинь энэ муухай хомстойгоо гинтгэн дэвхрээ толгой дээр чинь бууж мэднэ. За нэгвэл хөлнөөс чинь зуурж мэднэ, хазаж мэднэ. За энэ нөхөч их муухай бөөс мөстэй. Ер нь ойртоод хэрэггүй дээ. Шалдраггүй хүрсэн шүү. Их эвгүй юм байна. Хүмүн ийм сармагчингууд одоо хаанаас энэ яаж бууж ирээд одоо багц зурдад бариад авах самартах гэхээс нэрээ их л сэжиг төрж ирсэн. Энэ нэгээс парк бол тэр чигээр сармагчин. Бараг л энэ эдний одоо сармагчингийн хаан тулс юм хайш юм. Гадны улсуудыг бол хоол ундууд битгий өгөөрэй гэж бол паркын нөхөд бол захид юм байлаа. За хамаагүй их юм өгөх юм бол ялангуяа хөөе марцнаас гаруудаас фото зургийн аппарат, камера, нүдний шил үгүй ер нь юм шин далин шүү надад чинь аимшиг хулгаач нар. Сүр хийж орж ирэнгуутаад нэг юм чинь шүүрж аваад мод руу гарч. За тэгэд өнгөрөө. Яста өгнөөд гэж байхгүй. Тийм учраас бол ерөөсөө ямаа хямгахгүй бол
Надад ч нэстэ жинк мэрэгжлийн хулгайч нар. За энэ одоо их хаахад хийвээ. Сарангчингийн хүүхдийг одоо юу гэдэг юм бэ? Мэдэхгүй юм байна. Нэг юм маск их хийнэ. Нөгөө нэг сайхан мотор. Би энэ маскыг авчирсан шүү дээ. Надад байгаа. Дараа шүү. Оо, янз бүрийн хэлбэртэй. За ингэж усан бороо. За нэг үйлг нь уучаар салахгүй даа мэдтэй тэгэл. Үер бууж идэв шүү дээ. Тий бадсар байна шүү дээ. Энэ 6-аас 10 дугаар сарын үед бол жуулчдын одоо жуулчлах бол хамгийн таатай үйлрэлгсэн. Би даваар шүтээтэй хамт 2 хоног 3 хоног байна одоо балигаар явлаа. Газар гисаа мэдхий. Танд олонтой бас сэргэлэн золиг юм аа. Би одоо яа зүгээр вэ? Отгоо битээр Жакарта нийслэлд яв. Энэ юу гогч? Спонсоруудынхаа энийг өмснөө за бороо их орч. Бороо их орч. Чи одоо хувцснуудаа золиг юм аа да. Удаан хувцалж бороо хүүтэн сэрүүн болдгол юм биш танад. Энэ апогосаар хамт шамдаг нөө. Энэ яг таа юм да. Авахгүй зэрэг юм да. Модор алтан төрөө. Хар хойрон алтан говь. Хоо цэврус. Нэг юмс. Энэ одоо энэ ядарсан төдөрсөн олон дүмнийг хувцлах нөө үйл тамаа сайхан. Том спонсоруудын буйнаар л одоо нүүр байхгүй явах юм да монголчууд бас нэг яг байгаа үстэй тэ? Тэр надад 46 гэсэн би 46 авсан бол томт байсан биш чам наад чинь 42 заа юу. Яг ингэ. За ер нь бол балид ирж амрах бол зүгээр юм байна нөхдүүдээ. Алийн болгоо хайна хятад яваад байх үү тийм ээ. Бас нэг шинэ газар шинэ харал нээлттэй. Тэгээ явхад бол ерөнхийдөө энэ дээрээ яах вэ гэж нэг хайгаад байх юм байхгүй. Юуны түрүүн энд бол тээврийн хэрэгсэлгээд нийтийн тээврийн хэрэгсэлгээд ахаар юм баг байхгүй юм шиг. Ер нь байхгүй дээ. Энэ гайгүй машин байгаа шүү дээ. Бас нэг жибер хүү. Ажгүй. Ой нааш нуусаа. Иймэрхүү жолоочтой. Шумахер маягийн. Тэгээд энд бол үнүүд харьцангуй гайгүй. Та энд ирэх юм бол нэгдүгürt бол иймэрхүү машиныг бол жолооч за бензин бүх юм нь ороод өглөөнөөс ихсүүлээд бүр орой нар жарган жаргал. За ойролцоогоор Монголоор 30-аад мянган төгрөгөөр авчихна. Тэгээд ерөөсөө нөгөө дарга юм шиг босс царайлал тэгээд зогс яв гэж ахгүй тэгээд яваал. Хоёрдугаарт арай хямдхан юм авыг бол одоо энэ нэг манай хуучин мянган дугуйдоо тийм мотобайк гэдэг яриад байдаг. Иймэрхүү юмнууд байна. Манай хөдөөнийхэн бол ямар бүгд энэ мотоциклич явуулж чадсан шүү дээ. Энийг өдөртөө ингээ хөөсөд авчих юм бол энэ чи бензин идэх гэж баг үнэрлээд явчихд юм байна. За нэг 6-7 мянган төгрөг юм уу да. Бүтэн өдөр шүү дээ тийм ээ. Гайгүй шүү дээ. Тэгээд энд чинь зам хааргүй төөрөөд байх юм байхгүй. Нэг газрын зураг авчих. Тэгээд ингээд давхичхад хэдэн биечийн хооронд давхиж болно. Үзэх түүх соёлын дурсгалгүй ер нь 80 юм байна энд чинь. Зөндөө их юм байна. Зүгээр нэг тийм нэг сайхан бич далайн эрэг ус биш. Энд чинь түүхэн маш их юм байна шүү насраа. Ингэж яваач гэж хэлэх байна. Одоо ганцхан Монголоос яд нааш ирэх үү гэж. Онгоцны зардал гайгүй хоо юу шалгаж гэдэг тийм ээ. Энийг судалнаа. Тэгээ балийн ирэл гэж би та нарыг уриалах гэдэг. Битэрийн замаар яваач гэж. Дажгүй юм эн чинь бол хямдхан байх ус. Хоол унд хямдхан, зочдууд хямдхан. За нэг 10-20 хэдэн долларын буудалд буучна. За манахаас хоол бол хямдхан. 3-4 мянган төгрөгөөр бол дажгүй ресторанд ороод бол гайгүй хоол идчихнэ. Ер нь юм нь бол хямдхан аятайхан газар байна шүү нөхөд. За манай хөрх шумахэр. За ерөнхийдөө энэ өдөр их бороотой байсан учраас бол
Энэ наран шарлан газруудаар бол хүн их зүйтэй гэлээ. Нэгтгэл энэ чигээс битүү болчтой юм гэсэн. За ер нь энэ халуун орнуудаар явж байхдаа анхаарах зүйл бол бас хоол унтан дээр бас болгоомжтой хандхгүй болохгүй. Халуун орногоо эзний дараа бол хойноос нэг 100 татчихд бол гэмгүү дээ. За харин энэ бол нэг тийм халуун орны нэг тариа малярын эсрэг тариа мараа юм бол хийх хэрэггүй. Ялангуяа балид бол тех тийм актер ялаамада шумуул гэх юм бол гайгүй. Тэр зүгээр дэлсэн чинь яа бол гэж тийм үү? За харин нэг сонир зүйл бол энд одоо манай нэг хоёр залуу сайхан хос малсран тэмдэглээд явж байгааг сурах сонссон. Мессеж өгөөдөөсөн битээр даанч зөрчсөн л дөө. Болоо штэ, овоо штэ тийм ээ. Монгол залуучууд балсран балид тэмдэглэж яах гэдэг бол тэр бол одоо бас ахгүй штэ. Бусных яах вэ? Аа? За их хурц нартай нарны тус харшил малгай ус их он шүү найзнараа. Энд очиж наран цахиулаад хялаагаад унахыг бол унтсан усууд зөндөө байлээ. Ер нь бол одоо саяын машинч гэдэг юм уу, мотоцикл гэдэг юм уу очиж бол элдв юмны үн тохироход бол эхлээд цаад үнэтэйгээ их сайн урчил тохироо. За сайн найзаа яг үз илүү дутуу юм байхгүй тохирлоо шүү гэдэг. Харин нэг тохирдсон бол тэгэл бандан бат. Ерөөс ямар ч юу байхгүй. Их зүгээр. А тэгэхгүй тохирохгүй яах юм бол сүүлд нь одоо танаас бас нэг 3 цаас илүү авах гээд бас наадууч нэг гонгоноод зовлуулж бүлдэж шүү. Нэг сайн хүнтэй хүнтэй бол үнэнч айгуулөгтэй юм дэнэс бол. Оролцоомын хөдөө хөл амраагч бас массажнд аюулсаа өдөржингөө явуулаа ядарч. Энийг ер нь аялаар явж байгаа хүмүүс. Хайрцаг энэ бас нэг наран 30 градус гарч штэ. Нарны энэ тосыг заавал төгсчих. Тэгэхээр эргэж хар болно шүү. Дараа нь цайруулагч тос. Орцсон цайруулагч тос. Одоо ийм хар болон бот. Энийг түрхнээ цагаан болтоо. Энэ шүний тос гэдэг ингээд. Бүх хэрэгэлтэй явж байна. Нарнаа сайхан малах. Энэ бүхний хамт юм. Very good. Very good. Ini panjangan tekan. Sorry, Here it is dos. Сүлжээ байгаа юм. Here replay. Энэ нөхдөд оролцсон хэрэгэлтэй юм. Thank you. Тэр сүлжээ тавцсан байлээ дээ. Хаасаа бүгд оролцсон гэдэг. Үндсэндээ энд бол массаж бол маш их хөгжсөн. Ер нь Азийн орнуудад бол бас бизнесийн нэг гол салбар бол энэ массаж шүү дээ тийм ээ. Янз бүрийн массаж бол байна. Манайхан мэдэндээ бүднийх, бүтэн биенийх, толгооных, одоо өөр юуных байд юм тийм ээ. Үүнүүд харьцангуй бодит бол гайгүй. За нэг бүтэн биений массаж хийх юм бол ойролцоогоор манай төгрөгч хийдвэн. Одоо 8000. За энэ найзнар бол энэ жижиг гөрүүлүүд таасаагүй. Эдэн сайхан хамттай. За манай тэр Монголд яагаад хүмүүс массаж хийлгэдэг юм те? Массаж гэдэг бол эмгүү аюул сайхан үйлчилгээ шүү дээ. Хүн бол манай монголчууд химийн эм ууж ирснээс сайхан гарт толгой бие сайхан бариулсан массаж хийлгэсэн байхгүй үндсэндээ бол аргийн өвчин бол тэгээд одоо эдгэн шүү дээ тийм ээ. Массаж би Монголд хөгжүүлсэй гэж тулыг хүсдэг хүн. Энд дэгдвэл массажны солон бол айгуулмаар байна. За орой өвчшүүд зугаатай. Энд дэгдвэл диско амьд хөгжим бол одоо хаасайгүй хөгжим. Гэхдээ нэг хэдэн жилийн өмнө энэ чинь балиг дээр чинь нэг гадаадын Европын нэг 150 байна 200 жуулчин одоо бөмбөг тавиад хэлбэлцсэн түүхтэй шүү дээ. Тэгээ энэ чинь бас нөгөө нэг олон үндэстний ястан байдаг. Ялангуяа энэ зүүн Тимор меморийн салан тусгаарлагч нэг хэдэн зойлог шиг нөхдүүд байна. Салах гад тусгаарлах гад одоо бөмбөг тавьдаг юм одоо жоохон хорлонтой үйл ажиллагаа хийдэг. За энэ удаа айлын болго юу энэ юмнаас айж явна гэж юу байх вэ тийм ээ. Тэр өдрийн тэнгэрэл мэднэ шүү дээ. Гэхдээ даатгал гол мэтийн даатгалыг заавал хийлгсэн байхад бол ерөнхийдөө бол бас гайгүй.
Филиппин улсууд бол дуу хөгжмөрөө бол дэлхийд бол босол гайхдаг нөхдөчүүдээ. Ялангуяа гитараас бол сална гэж бол өстой байхгүй. Гитарыг бол маш сайн тоглоно. Дуу аялгауны хувьд бол их тийм уянгадаг сайхан аялгаутай. Өөрснөө ч бол дуулж хуурхтаа зүрхий ярих юм байхгүй харж байгаа биз дээ. Зүгээр л гудамжны нэг хамтлаг шүү дээ. Тэгэхээр ч одоо манай асуудалтай бол энэ зэрэгсэж байгаа биз дээ. Энэ хүмүүс өөрсдөө би нэг Индонез хүн гэж нэг хэллэх нь ховордоо. Өө чи Индонез биз гэхээр би Индонез биш аа. Тэгээ хин чи гэдэг ингээд би Бали. Нэг бол би Тимор. Тэгж их бас их тийм үндэсний үзэл ихтэй. Тавтгаар болж одоо манайхантай адилхан би Монгол гэдэг нэг хэлдэг юм байлээ. Нэг сонин. Юмны үн ханшийг бол сайн тохиролцсон уу энэ хүмүүс бол. Яг гадны хүнд бол хаа газрын одоо шинэ худалдаачдын зан шүү дээ. Гадны хүн харангуйтаад нэлээд өндөр үн хэлнэ. Чи болоод өг найзаа наадмаа хогоор чи яад юм гээд ингээд үнийг бол өстой тултал нь буулгаж болно. Баахан Испаниуд, Германууд амарч байсан. Энэ нөхдөчнөө шүү. Найз командаараа их явах юм ямар гоё юм бэ те. Энэ бол ястаа үнэхээр гоё амарч толт юм байдаг. Тэгээд найз нөхөд авгаа хөөхөд юу хийдин нэстэ. Үнэнхүү зугаатай. Одоо нэг амарсан шиг болж байна. Тэгээ энэ нөхдөч нь интернетээр ягаачгүй бүх захиалга одоо шинэ онгоц тэгээд зочид бууд бүх юмны захиалгыг хэдэн сарын өмнө төлөвлөд өгсөн учраас бол үнэн нь бол навсайтал буудаг. Бараг үнгүй ирэх гэдэг юм хаашаа. Орой голтод ийм жижиг хамсгууд бол тоглондоо ер нь бол нэг тийм Тайландын голомжрох бас санагдаж байгаа биз тийм ээ. Гэхдээ Тайландыг бодох юм бол одоо тэгээд нөгөө гомомомо геймээ за тэгээд нөгөө нэг олон бие өндөгч өсгүйчүүд бол харин энд нэг тэгээд нэг татчангагаад одоо удаан цан тэгээд байхгүй шүү. Бас их удагтай эдгээр ч бол шашиндаа их тийм сүрхий актер автсан улсууд учраас бол тэр ч бас нэг хэмжээ хязгаартай. Бас хөгжил дорой хөрх нэг цагаан будаа тарьсан будаа идсэн будааны хөгжүүд юм гэхээр тийм биш юм аа. Загасны аж ахуйд энд их өндөр хөгжижээ. Загасаа бол их идэх юм аргачгүй дээ. 20 мань одоо манайтай адилхан мал байхгүй юм чинь. Автомашин үйлдвэрлэж яах гэж нөхдөв чинь. Хөө манайд үйлдвэрлсэн Индонез машин гэдэг юм. Made in Indonesia гэсэн. Овоо олон хэрэгтэй юм байна. Усан онгоц хийж яах гэж. Нисэг онгоц, усан онгоц байтугай нисдэг онгоц хийж яах нөхдөв чинь. Радио электроник юмнууд байна. Хийм, нефтийн үйлдвэр. Гэхдээ ер нь бас сүүлийн үед бол үйлдвэрлэл маш их хэрэгцээтэй хөгжиж байгаа юм байна. За энэ зарим диско үйлдвэрлэлүүгээ бас өөрийнхөө нутгийн одоо индиануудыг бас нэг оруулах сонирхол байдгүй би хязгаар тавьд юм уу гэж харсан шүү дээ. Тийм учраас бол хөөрхийн нөгөө хэдний үүдний цаана буталцаад тормолцоод нэг бор юм зогсож явах юм байлээ. Гадныхан бол чөлөөтэй орчин. Акс макс идэв шат юм гэж энд ч байхгүй манайтай адилхан. Зүгээр чөлөөтэй. За энэ нөгөө гадны нөгөө олон жуулчд нэг чад хийлэгчдэг том баарчин шүү дээ тийм ээ. Оо засаад янзлаад бас янз юм болгоцсон байлаа. Энэ баарандаа харин их сугалт юм байлээ дээ. Ямар ч нэртэй юм байлээ дээ. За ингээд энэ дотор ирээд өстө нэг чөдөр галзуу тусна гэдэг шиг юм болно доо. Тэгвэл одоо манайтай адилхан ингээд нэг аймар хатуу цагаан магаан өндөр градусын архимэр хуун гэж байхгүй. Зайлууд нэг хідэн лааз пив авчаад тэрийгээ тэгээд шим хідэн цагт сууд юм байна. Гол нь сайхан наргих, үүжиглэх, сайхан зугаацах тэгээд болоо. Согтуу хүн харин ёстой юм байд юм байл шүү. Тэгээ энэ хар халуунд чинь өндөр градусын архив бол ёстой үхмээр юм байлээ. Тийм учраас бол нэг уудагчгүй, зардагчгүй, авдагчгүй. За нэг ийм гайхалтай сайхан газар явсан. Мөнгөний ханшуул их багтоо $1 $7,800 рупий ханших муутай. Нэх олон мөнгө урдаас ч нэг. За яг голомтын карттай байх тул тэр борлог бол гítэл чадна. За ингээд Индонез, Бали сэтгэлийг таалагдсан сайхан газар. Боломж байвал та нар миний хэлсэн замаар яваарай. Очоорой, үзээрэй. Дайжгүй шүү. За ингээд дараагийн үржтэй нэг Малайзд уулзах шивтэй. Баяртай.